Энэ оны 11-р сарын 11-нд Эрүүс хамгаалах сангийн биологч лав сүмбрэл хөвсгөл дадаж ивж амнасаа алдсан хэрэг гарсан. Байгаль хамгаалагчийн тэмцэл нь тосон бомбын нуруунд лиценз эзэмшиж байсан компаниудын эрх ашигтад зөрчилдснөөс түүнд удаа дараагийн дарамт зодуур ирж байсан гэдэг. Улсын хурлын гишүүн Оюн Гүрэл энэ асуудлыг улсын хурлд намынхаа бүлгийн хуралдаанд танилцуулж олон нийтийн анхаарлыг хандуулж байсан. Тэрээр байгаль хамгаалагчийн амнасаа алдсан шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Манай хөсгөл нуур бол 11-р сар байтугай 8-р сард хүн сэлж чадхааргүй тийм хүүтэн байдаг. Тэгэхээр зэрэг хүн яагаад ч хөсгөл нууранд 11-р сард амиа хорлно гэдэг асуудал яагаад ч байж болохгүй. Тэгэхээр зэрэг энэ цаг хугацаа ийм хүүтэн үед Улаанбаатарт амьдардаг, өмнө говьд ажилдаг хүн гинт хөсгөл нууранд одоо амиа алдсан байдлаар олцсон нь бол үнэхээр анханасаа шууд с ижигтэй санагдсан. Тийм ч учраас би энэ бол одоо маш нухацтай шалгах хэрэг байна. Энэ өөрөө урдан дарамтанд орж ирсэн энэ байгаль хамгаалагч бол яагаад ч тэр хүүтэн нууранд энэ хүүтэн цагаар өөрөө амиа алдах яагаад ч тийм үндэслэл байхгүй. Энэ бол жирийн нэг хэрэгөөш, энэ бол байгаль хамгаалагч, судлаач, эрдэмтэн болох хүнийг судалгааных нь ажилтай холбогдуулж, байгаль хамгаалах ажилтай нь холбогдуулж дарамтлсан байж болцсошгүй ийм ноцтой хэрэг. Тэгэхээр зэрэг цаашдаа Монголд шинжлэх ухаан хөгжих үү, байгаль хамгаалж чадах уу, иргэний оролцоотой бид нэр хөгжиж чадах уу гэдгийг бол шийдэхэд бол энэ лав сүмбрэлийн хэрэг бол маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр энэ хэргийг бол бид нар шударгаар үнэн зөвөр гэмтнийг олох ёстой. Өмнө Говь аймгийн 3 дэсмийн нутагт орших тосон бомбын нуруунд 18 компани лиценз эзэмшиж байгаагийн дунд улсын хурлын хэд хэдэн гишүүн байгаа гэдэг мэдээллийг улсын хурлын гишүүн баасангүй өгч байгаа. Юутаж эрх даваа гарагт байгаль орчин ногоон хүчил аял жуулчлалын яамнаас тосон бомбын нуруу орчмын газрыг тусгай хамгаалтанд авах тухай хуулийн төслийг засгийн газрын хуралдаанд оруулахар болсон байна. Энэ нурууг бол тусгай хамгаалтанд зайлшгүй авах шаардлагатай нуруу шүү гэдгийг бол хэлмээр байна. Яг тэгвэл дэлхийд нэн ховор болсон Эрүүс тэнд одоо гол нутаг нь болоод байж байгаа. За тэр нэн ховор Эрүүс маань өөрөө дэлхийд бас нэн ховордсон янграар хоолдог. Тэгэхээр зэрэг тэр янгрыг хамгаалах, Эрүүсийг хамгаалах, тэр уул нурууг тэр онгон тагшин чигээр нь хамгаалах нь өөрөө энэ талигаачийн амьдралын зорилго байжээ. Энэ хүний богинохон амьдралын хийсэн одоо хамгийн том үйлс байжээ. Тэгэхээр энэ хүнийг бас мөнхжүүлэхийн тулд бид нар энэ хамгаалж байсан байгалыг нийтээрээ хамгаалъя гэж уриалж байгаа. Тэгээд энийг бол бас нийгмийн сүлжээнд байгаа маш олон хүмүүс дэмжиж байгаа. За олон улсын эрдэмтэд бол маш их дэмжиж байгаа юм билээ. Тэгээд олон улсын одоо 37 их сургууль байгууллага, байгаль хамгаалах байгууллагууд нийлээд тэдгээрт одоо ажилдаг эрдэмтэн судлаачд гарын үсэг зураад ингээд Монгол улсын засгийн газарт хандсан, Монгол улсын төрд хандсан мэдээлэл гаргаад загтлагдсан байлээ. 27 наснда өчир битүүлгээр амнасаа алдсан Эрүүс хамгаалах сангийн биологч лав сүмбрэлийн чин хүсэл нь дэлхийд ховордсон ан амьтад нутгийн өв соёлыг хамгаалсан түүхийн үнд өв соёлтой тосон бомбын нурыг улсын тусгай хамгаалтанд авах тухай байжээ. Түүний амнасаа алдсан шалтгааныг тодруулахаар улсын мөрдөн байцаах газрын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан байна.